Баяраа хасаахудаа л юм болсон шүү. Би бол энэ итгэл үгэлээ шүү дээ. Дургу өргөл. Нааных амар нэг тийм тайван томоотой юу гэдгийг те нөгөө найруулагч зохиолч мохиолч гэхлээр наваа нэг тийм нэг балаа хийцтэй гэж боддог юм шиг байна. Өөрсдөө шиг нэг мэдрэл муутай гэж боддог юм шиг байна. Хамгийн цоо ирүүл гэдэг хүн ерөөсөө мэддэг. Энэ одоо лайвын зогссон уу? Нэрээ зогсоог юм шиг байна тий. Яг лайв хийж байгаа юм шууд таслал шагаар өдрий. За нэг хитэн шир хийч. Нэг гоё ярьжсэн чинь дуудлага орж ирээд хамаг юу байхгүй болчихлоо. За манайхаа орой минь хэдүүлээ өмхөө хоттой өмхөртөл төгжрэл тэгэл байцгааж байна. Би ч гэсэн өмхөө Улаанбаатарт өмхөртөл төгжрэл явж байна. Чиндэ энэ нөгөө мань мичиг юм нөгөө дургу урт өмсч хэцүү юм өө дүрс хийчих гэдэг. За нэг хэдэн орж иртэл нэг хэдэн шир хийчихье. Гүрийгээд идэг. За орой минь овоо хэдэн шир хийчлээ. 20-д шир хийчлээ. Юу хийж юм? Сайн. За баярлалаа. За гол нь ийм шүү дээ. Би яагаад кино хийсэн бэ? Маш олон жил жүжиг хийсэн. Хөдөө орон нутгийн театрын одоо хөгжүүлэх гэж те. Бүгдээрээ Улаанбаатар хотод шигтчихэд бүртгүүлж чаагаад суугаад байж яах юм бэ? Нэгэн ч гэсэн хөдөө орон нутагт ажиллах ёстой. Үнэхээр мэдрэхтэй юм бол, авиас чадвартай юм бол хөдөө орон нутгийн театрыг хөгжүүлэх ёстой гэдэг. Миний багш бол хөдөөх хэмээх ган хуйг л да. Хөдөөгийн найруулагч ган хуйг гэж юм зартай хүн байсан. Багш маань бурхан болоод 10 жилийн үргэлжлээ. Багшийнхаа хийж исэн үйлийг үргэлжлүүлээд би хөдөө орон нутгийн театраар олон жил явсан. Тэгээ ковидоос хойш Улаанбаатар хоттой суурь амьдраад уран бүтээлээ тойроод явсан. Тэгээд элдв янзын одоо шүүмж те ямарваа нэг юм бол шүүмжин дээр хөгждөг. Шүүмжгүй салбар бол тэр дорол одоо өмхөөрөл өтөөл муудаал эхэлдэг. Тэгэхээр уран зохиолыг бол шүүмж маш өвчтэй хөгжүүлдэг. Шүүмж бол доромжлол биш. Шүүмж бол хүч нэмдэг, хурд нэмдэг, юм ойлгуулдаг. Чиний зохиол, чиний бүтээсэн жүжиг, чиний хийсэн кино ямар алдаа байгаа. Тэ зохиолын алдаатай юм уу, найруулагчийн алдаа юм уу, жүжигчин тоглолтын дээр алдаад байгаа юм уу, зураглаачийн ур чадварын тухай, гэрэлтүүлэг, тэ мейкап буюу одоо нүүр хувралтын тухай гэдэг. Тэгээ гол нь одоо жүжигчид дүр хүн гэдгийг дүрийг зөв амьдруулж дүрийн өмнөөс зөв амьдрч чадаж байна уу гэдэг тухай шүүмж бичдэг байсан юм аа би. Тэгээд би уг нь одоо шүүмж бичдэг байхдаа 2013, 4, 5, 6 оны үед л айгүй идэвхтэй шүүмж бичижсэн. Тэгээ би бол одоо энэ киночдод өөрийгөө тусалж ийн гэж айгүй тийм баяртай, жаргалтайгаар шүүмж бичдэг байлаа. Гэтэл бүх юм эсэргээрээ болсон. Монголын киночид бүгд миний эсрэг болсон. Дандаа алга ташуулж, дандаа магтуулж явах дуртай. Айгүй эмзэг байт юм байлээ. Би тэрийг мдээгүй. Дандаа л одоо чи бол агуу, чи бол лаг гэж хэлүүлэх дуртай. Тэгээд улаан цагаан алдаатай юм хийсэн багт би худлаа ярихыг хүсээгүй. Ингээд шүүмжилсэн биш одоо бүр Монголын киночид бүгд миний эсрэг надад хонцогноо дотроо өсцэн гэтсэн байсан. Ингээ би ч одоо яг театрын киног театраа найруулж явж байгаад сүүлийн үед одоо нэвтрүүлгээ хийдэг болсон. Тэгээ нэвтрүүлгээ хийхэд тулд надад тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Санхүүжилтээ олохын тулд яах вэ гэвэл би одоо гуйлга гуугаад аж болохгүй юм байна те. Өгчгүй. Номоод хэвлүүллээ, номоо аваачаа гэлээ, ном авдгаа. За ингээд хүү амтнаас мөнгө төгрөг зээлж үр шиг тавьж байгаа кино хийсэн. Киног маань сайн үзвэл
би нэг 5 цастаа бол одоо нэвтрүүлгээл үргэлжлүүлнэ гэсэн нэг ийм зорилготой л үзээд байдаг. Тэгээ үзэгчд маань энийг хэрэг ойлгож байгаа юм. Би одоо мөнгө болоод мэдээж алтан мөнгө авч зөөхгүй, алтан гинж авч зөөхгүй. Ямар нохоо биш тэ үзүүнээсээ том гинж зүүцэн нохоо шиг юмнууд явж идэв шүү дээ. Таашааны банкар шиг юмнууд. Тэгээд янз бүрийн юм хэлэхээр чи юм ганц ч кино хийгээгүй гэж хэд. Чи ямар кино найруулсан гэдэг. Тэгээ энэ улныхан чинь кино хийсэн үнийг л найруулагч гэж боддог юм байна. Им хүртэл найруулахад найруулагч байдаг гэдгийг мэдтгүй юм байна. Имийн найруулагч хүртэл байдаг шүү дээ. Бүр мэдээний найруулагч те, спортын нэвтрүүлгийн найруулагч, цэнгэнт нэвтрүүлгийн найруулагч, тийм үү, драмын жүжиг, мюзиклийн найруулагч, дуурийн найруулагч. Найруулагч нар ч айгүй олон янз шүү дээ. Тэгээ би ч одоо улсын болон олон улсын чанартай 12 наадмаас шагнал авцсан. Уг нь одоо театр талдаа бол бас өнгөлж яваа найруулагч байгаад байдаг. Гэтэл намайг чи юу ийсэн, чиний юм идэг гэж юу гэдэг юм ингээд доромжлоод хэлсэн. Тэгэхээр назаа үзээд 2 кино хийлээ. За эхний кино маань Бурхан ивээсэн үү? Тэр кино ер нь дууч бай, шүлэгч бай. Ер нь ямар ч уран бүтээл өөрийн хувь тавилан байдаг. Өөрийн зурсан зурагтай яг л хүн шиг. Өөрийн хувь тавилантай байдаг шүү дээ. Уран бүтээлч. Тэгээд миний энэ эхний хийсэн одоо манад ажиллаж байгаад ажилласаа гарчлаа. Ундря гэдэг нэг охинтойгоо хамтраад Libido гэдэг одоо сэтгэвийн драм эротик кино хийсэн. Тэгээд тэр кино маань 25 улсын наадамд одоо яваад өгсөн. Хизээ тэр наадмаасаа шагналаа авах юм. Ямар ч байсан 25 одоо 5 твийн 25 улсын наадамд одоо анхны кино маань явна гэдэг бол маш сайхан амжилт. За ингээ 2 дахь киногоо эхний кино маань орлого олж ирэхгүй ингээд нам гатсан одоо гадагшаа гадаад руу явцсан эндээ гаргаж болохгүй учраас 2 дахь киногоо одоо ингээд амтайх дүүгээс хамж хэмж байгаад нэг кино хийлээ. За 2 дахь кино маань Шкаф нэртэй. Хүмүүс аимшигын кино гэдэг юм. Би юугээл хүүхэд шиг аимшигын кино хийгээ сууж яхав дээ энэ чинь. Тэн дээр ерөөсө жанр нь байгаа шүү дээ. Мистери, триллер гэдэг мэдээж аллахтай. Тэгээ яагаад би ингээд сэтгэвийн драм, эротик юм аллахтай кинонуудыг хийж ирэх гэхээр судалгаа хийсэн. Ямар төрлийн киног нь хүмүүс үздэг юм бэ гэдэг. Тэгээ би одоо өөртөө зориулаад ч юм уу тунгалаг тамир шиг юм хийчихвэл хэн ч үзэхгүй ингээд өрөнд ороод шатаад дуусна. Тийм учраас хүмүүсийн үзэх туртай сэдвээр сонгосон. Эротик киног сонгодгийн учир нь бол би өөрөө хэд хэдэн монголчуудын хийсэн, Монголын киночдын хийсэн эротик киног үзсэн. Тэр кинонууд бол үнэхээр галтар. Тийм зүгээр бие үнэлэгч нар очил тоглолцдог юм байлаа. Тэгээ тэр зохиолгүй, жүжигч, мэрэгжлийн жүжигчин байхгүй. Тэгээ мэрэгжлийн зураг авалт байхгүй. Бүр лалрын юмнууд хийгээд тавьсан байсан. Тэгэхээр би залуучуудтай хэлсэн. За хэдүүлээ эротик гэдэг бол ерөөсөө гоо сайхан. Бид нар бол бүгдээрээ ярьдаг шүү дээ. Гоо сайхан ертөнцийг амарнаа гэж. Тэгэхээр эротик киноноос гоо сайхны таашаал авах хэрэгтэй. Асар өндөр таашаал авах хэрэгтэй. Тэгэхээр ингээ халтар хийгээд байгаа эротик киноны төвшинг жоохон өндөрт болгоё. Эротик кинонд мэрэгжлийн жүжигчд оруулъя. Зохиолтой, айгүй гоё гэрэлтэй, гоё зураг авалттай ийм кино хийе хэдүүлээ. Твшил одоо эротик кинонд одоо твшил явчихъя гэх. Ингээ хийсэн шүү. Яа тэгэхээр эротик киног маш их хүмүүс үзэж байна. Мөнгө айгүй хурдан олж ийн гэдэг утгаараа хийсэн. Би дуртай юм хийж болохгүй байна. Би дуртай юм өрөнд орох гэдэг. Хүмүүсийн дуртай юм хийх хэрэгтэй. За ингээд тэр кино маань харин сэтгэвийн драм, психологийн драматург айгүй ихтэй. Тэгээ эротик сцен олонтой. Libido буюу одоо libido гэдэг чинь бэлгийн чиг хандлага гэсэн үг л дээ. Асар том ойлголт. Зигмундын одоо нээсэн libido гэдэг бол амар өргөн шинжлэх ухааны амар том ойлголт. Шинжлэх ухааны нэршилч libido гэдэг. Хүмүүс libido гэж юу гэсэн үг вэ? Монгол нэр өгж болоогүй мүү энэ төр гэдэг. Бэлгийн чиг хандлага гэд нэр өгчвөл тэр киног хинч үзэхгүй шүү дээ. Тэгэхээр маркетингээ одоо нэрээ хүртэл арай өөрөөр өгөх хэрэгтэй. За ингээд libido кино маань 25 улсын кино наадамд явсан. За дараагийн кино маань Шкаф кино. Энэ бол нууцлаг аллагтай кино. Киноны трейлерыг үзсэн хүмүүс нэг үгийг анзаарсан байх. Эгэл жирийн хүмүүсийн өмнөөс би одоо таамаглаас ял асууна гэж хэлж байгаа трейлер дээр. Эгэл жирийн хүмүүсийн өмнөөс би
би та нараас ял асууна гэдэг нууцлаг аллах гэдэг юм кино. Ганцхан эмэгтэй дүртэй өөр дүрүүл маш ховор. Ганц эмэгтэй хүн л одоо нууцлаг аллах хийгээл яваад байна гэсэн үг. За ингээд ийм кино хийсэн. Тэгээ одоо 2 ч кино хийлээ 300 гаруй сая төгрөгийн өрөнд орсон. Тэгээ одоо бурхан ивэх байлгүй дээ гэж бодоод явж байна. Одоо миний хийж чадах ганц маркетинг та нарт хандах лайв хийх. Тэгээ одоо өнөөдөр мэдээж олонний танил хүмүүс урьсан. Тэд нар маань туслаад бас нэг киног маань үзээд тэ кинод үзээд төрсэн сэтгэгдэл тийм үү. Миний бүтээсэн жүжиг бол нэлээд олон байгаа. Тэгээд кино маань өргөн дэлгэцсэн кино анхны кино. Өргөн дэлгэцсэн одоо анхны кино маань одоо ингээд аль биесээр нээх гэж байна. Олон жүжиг хийсэн. Жүжигэн дээр бол би нэг тогтлоод идэггүй. Анхны жүжигүүд дээр тогтолтол байлаа. Тэгээ одоо анхны өргөн дэлгэцсэн одоо бүтээл маань үзэгчдэд хүрэх гэж байна. Тэгээд догдолж байна. Үнэхээр догдолж байна. Одоо та нараас нэг л юм хүснэ. Баяр сайхны киног үзээрэй. Тэр үзэж байгаа мөнгө нь би одоо эхнэргүй шүү дээ. Эхнэртэй бол одоо та нарын мөнгөөр эхнэртэй болгон шүү баваад өгчих бах тий. Тэгэхээр би өөрөө юуг учраас энэ мөнгө бол мэдээж цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийн санхүүжилт болно. Ямар ч байсан 28 он хүртэл олигархуудтай бол нэлээд үзнэ. Нэвтрүүлгээ өргөжүүлнэ. Надад одоо тусалж байгаа дэмжих санхүүжүүлэгч байх биш. Миний ард нам байх биш. Намайг даасан лам байх биш ингээл одоо бор зүрх хэрэл явж байна. Тэгэхээр одоо та нар минь сайхан шеэрлээ, түгээгээд тийм. За энэ залуугийн үйл бүтэх юм бол биднэрт хэрэгтэй шүү гэж бодох хэрэгтэй. Би удаадараа хэлж байгаа. Энэ их орон ганцхан миний их орон биш. Энэ их орон тусгаар тогтнол ганцхан миний хүүд үлдэх юм биш те. Бидний үр хүүхдүүдэд л үлдэх шүү дээ. Угаасаа цаг ямар байгааг та нар мэдж байгаа. Монгол ардын нам, ардс нам нийлж юу хийж байгааг та нар мэдж байгаа. Өнгөрсөн 36 жил. Тэгээ 35 жил, 36 жил болох гэж. Энэ 35 жилийн хугацаанд Монгол улсыг яаж дуусгах байгааг та нар мэдж байгаа. Тэгэхээр эднэрээс салахын тулд бид нар эрдэмтэн иргэдийнхээ үгийг сонсох ёстой, эх орончдынхаа үгийг сонсох ёстой, үнэн худлыг ялгах ёстой. Энэ бол үзэгчтэй бэлдэж гин гэсэн үг. Сонгогчтой бэлдэж гин, сонгогчдынхаа боловсролд би хөрөнгө оруулж гин гэж би бодож байгаа нэвтрүүлгээр. Нэвтрүүлэгт бол дандаа л үннийг ярьдаг. Тэр хамгийн сүүлд орсон хэл шинжээч, хэл судлаач, уран зохиол судлаач Чимэгбаатар ах бол Монголын уран зохиол, Монголын энэ одоо чихнээ чимэг болсон аялгуут сайхан монгол хэл нь яаж сүрч өгөө болж байгаа. Бүр айгүй тод хэлсэн шүү дээ. Зүгээр л нэг баабник нэг намын бүхс толоод биста тэр Заяабаатар гэдэг нэг булгаач тэр сургуулийн Монгол улсын их сургуулийн захирал болж юм хаашаа. Тэгэл өөрийнхөө бавдаг шавдаг 10 20 хүүхнийг ажил багшаар оруулсан. Тэгээ тэр одоо тэр өөрийнх нь бавдаг шавдаг хүүхнүүдийн тэгээ бүгдээрээ багшлал хийдэг гэж. Тэгэхээр тийм системтэй ийм ялцарсан сургуульд хүн сурах хэрэг байна уу? Тэгэхээр монгол хэл уран зохиол сүрэх нь аргагүй шүү дээ. Улсыг сүрэх гэвэл эхлээд их хэлийг устгадаг. Ийм ч учраас эдгээр ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын хичээлийг одоо хассан. Уран зохиолын хичээлийг заахаа болж хэлж байгаа. Тэгэхээр энэний эсрэг л яваад байна шүү дээ би тий. Тэгэл шашин соёлынхоо төлөө явж байна. Хэлийнхаа одоо жишээлбэл Монгол улсын газар нутаг зарагдаад алга болоод байгаа байхгүй юу? Бид нар зүгээр нэг 0.7 газар гэж чамд өгөхөр чи энэ миний газар, бусд нь хүний газар гэж бодоод энэ уудам энэ өргөн дэлгэр Монгол нутаг бүгд тэр чигээрээ миний нутаг, миний газар гэдэг одоо тэр сэтгэхгүй байхгүй болчиход байна л да. Тэгээ нэгдсэн үндэсний байгууллага хиймэл дагуулаас авсан газрын зураг. Монголын одоо статистик те хэмжил зүйн газраас гарсан газрын зураг хоёрын тоон зөрөөд байгаа байхгүй юу. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын хиймэл дагуулаас авч байгаа Монгол улсын газар нутгийн хэмжээ нэгдсэн үндэсний байгууллага худлаа мэдээлнэ гэж байхгүй. Монголын газар нутгийг нэмж мэдээлнэ гэж бол байхгүй. Тэгээ үндэсний статистикийн гаргацраас газангууд урд хилээс 700 км газар алга болсон байхгүй. Хятадтай нутагт орчоод энийг хэн зарсан. Тэгээ энэний араас л яваад байгаа шүү дээ ер нь. Намайг одоо нэг цусаар ялгадаг цусны үзэлтэйг хандуураа солиороод их юм. Тэр цус бол ус биш шүү. Цус бол тусгаар тогтно шүү. Цус бол зүгээр ус биш. Ус гэтэл ямар аимшигтай мэдээлэл агуулдаг вүлээ, мэдээлэл дамжуулдаг вүлээ те. Усыг харааж агаад уухтал хүн өвдөнө. Усыг өрөөж агаад уухт эм болно.
тэр ус хүртэл амьтай үг сонсож ойлгоод байхад цус бол асар өндөр мэдээллийг агуулж байгаа шүү дээ. Удамшил те юу гэдэг асар том шинжлэх ухаан энэ бол. За энэ яг ингээ кино руугаа орё. Одоо ингээд киноныхаа нээлт рүү явж байна. Киноныхаа нээлтэн дээр очиод битүү одоо лайв хийнэ. Миний киноны нээлт ямар болж байгаа юм те. Лайв хийнэ. Нэмэрхүү байна. За ингээ эхний минь одоо тэгээ ер нь бол хүмүүс ингээд одоо би сая бас нэг жоохон буруу л яриад байна. Миний кино. Ягаад гэвэл надаар овоглож байгаа учраас миний киног ярьсан. Үнэндээ бол одоо урлаг үл синтет нийлмэл олуулаа хийдэг. Би ганцаараа бол кино хийнэ гэж байхгүй. Мэдээж одоо наана баяр сайхан гэж явж байгаа ч гэсэн энийг маш олон залуучууд нийлж хийж байгаа. Би биш. Энэ бол бидний бүтээл. Ялангуяа одоо тий одоо зави ахва тэрийг нээлтэн дээр нэг үг хэлнэгээ бодоод манай залуучууд л хийсэн. Би үл яах вэ тэгэл ерөнхийд нь хариуцаал ерөнхийд нь бүх юмыг хянаал байж байна. Тэрнээс биш манай залуучууд л одоо бүх юм ажлыг нугаллаа шүү дээ. Тэгэхээр одоо би биш те бидний гэж ярих хэрэгтэй. Бидний хийсэн бүтээлийг дэмжээрэй. Голкондо театр одоо уран бүтээлийн Голкондо нэгдэл, Голкондо фильм гэх манайхсан дотор 2 3 нэршээд байгаа. Тэгээ одоо цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийн багийнхан л хийж байгаа шүү дээ. Эндээ бол цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийг хийдэг залуучууд хийсэн кино гэсэн үг. Та нарын авж байгаа тасалбар болгон эх орны төлөө зориулагдана. Тасалбарын мөнгө болгон нэвтрүүлгийн цаашдын хувь тавилтанд л нэмэр болно. Нэвтрүүлгээ зогсож гоо. Гэхдээ яг сайн нэг хэсэг бол тасарсан. Ягаад гэвэл кино хийгээд одоо юу тэр нэвтрүүлэгтэй мантай л байлаа. Одоо киногоо нэг ингээ сайхан чигдээ кино маань гараад айтайхан болоод эхлэв. Нэвтрүүлэг шигдэрнэ. Монгол улсын ерөнхий сайд Зандан шатарт хил хүргэсэн хариу өгөхгүй л байна. Хууль зүйн дотоод хэргийн сайд энх хоёрт нэвтрүүлэгт ороочё гэсэн, хаалж ярилцъя гэсэн. Бас хариу өгөхгүй л байна. Надаас айгаад идэм үү? Багийг хуулчихна гэдэг. Би ч одоо хайрлахгүй асууж штэ. Энэ дарга, энэ цэрэг, энэ баян, энийг их мэдлэлтэй гэж мэдэхгүй. Би ч мэдрэл нуутай юм шиг асуудаг юм штэ. Тэ удлаа шаагаад байгаараа чигээл ярьдаг юм штэ. Тэгэхээр миний энэ яриа, миний энэ харизм, миний энэ характер, миний багийг хуулна, миний шившгийг ард түмний өмнө дэлгэнэ гэд ирдүү юм шиг байна. Цухтаагаад идэв. За нэг иймэрхүү. За одоо та нарын одоо хийж чадах ажил бол сайхан шеэрлэх тий. Тэгээд кино мань маргааш өглөөнөөс ахуулаад маргааш өглөө 10 цагаас 11 цагаас кино театрууд янз бүр лээ. Зарим нь 10 цагаас үзүүртэй, зарим нь 11-ээс нөгөө өдөөс хойш ордог хүүхдүүд үзэг гэдэг юм уу. 10-11-ээс бас кино гаргатай юм байлээ. Тэгээ маргааснаас өргөө кино театрын бүх салбар, Тэнгис кино театрын бүх салбар, Прем кино театр, Хүннүү гээд Дарагон хүртэл кино театр байт юм байлээ. Дарагонд чи юу гэлээ? Тий, Cinema Next л үү? Prime Next Дарагон салбар тий. Тэгээд ингээд Улаанбаатар хотод бол 18 кино театр. 18 кино театр зэрэг одоо нээлттэй. Тэгэхээр та нарын цаг заваараа очиод миний хийсэн дэлгэцийн анхны бүтээл, тэгээ өргөн дэлгэцийн анхны бүтээлийг сонирхоор энэ гайч чуулгаач юу хийцэн байна гэ хараараа одоо ингэж л дэмжин штэ нэг тий. Одоо миний хийж байгаа ганц маркетинг л энэ одоо лайв хийж та нарт л дуулгах. За юм байна. За ингээд очиод удахгүй одоо 19 цагаас миний киноны нээлт болно, ёслолын арга хэмжээ болно. Тэгээ тэндээс би лайв хийн. Ингээд түр баяртай.